Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлэг дээр хүүхдийн эмслийн алба үүсч хөгжсөний 70 жилийн ойн босгон дээр бид хүүхдийн зүрхний нээлттэй мэдцэлийн тусламж үйлчилгээг эхлүүлж түүхэн шинэ хуудсыг эргүүлж чадлаа. Хүүхэд нэрэн зүрхний нээлттэй мэдцэлийг зүрх зогсоосон нөхцөл цусны зохиомол эргүүлэхдээ хийх энэ түүхэн хуудсыг эхлүүлж байна. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зүрхний нээлттэй мэдцэл бол хийгдэж эхэлсэн. За нийт 23 хүүхэд үзээд 10 хүүхэд мэдцэл сонгогдож орсноос за өнөөдөр ингээд сүүлийн хүүхэд нь хагалгаанаас гараад сэхэр гарах гэж байна. За бүх хагалгаа бол амжилттай явагдсан. 3 тосгор хоорондын цорхотой хүүхэд, 7 ховдол хоорондын цорхотой хүүхэд. За нэг нь болохоор дахиад нэг өөр хүүхэд нь болохоор судасны зүүн уушгины артер цагаан мөгөөрсөө ороож байрлсан тийм ховор тохиолдол нийт мессаст орсон. Месслийн дундч хугацаа нь болохоор нэг 4-5 цаг болсон байгаа. Энэхүү ажлын хүрээнд бид зүрхний нээлттэй мэдцэлийн олон улсын стандартад нийцсэн 1-р зэрэглэлийн вакуум хаалгааны өрөөний бүрэн засвар тогтчлт, за зүрхний нээлттэй мэдцэлийн дараах сэхэн амьдруулалтын 6 ортой эрчим тэмчилгээний хэсэг, за мөн багаж тоног төхөөрөмжийн бүрэн хангалтыг хийж дууссан. За энэхүү төвшөнд хүртлээр бид үе үеийн зүрх судас, цээжний мэс засал, хүүхдийн ерөнхий мэс засал, мэдээгүйжүүлгийн албыг мөн эрчим тэмчилгээний албыг үеийн үедээ хариуцж байсан бүх ахмад эмч нартаас бид талархлаа илэрхийлэх ёстой. За ингээд өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хүүхдийн анестезиологийн алба гэхэд бол хүүхдийн перфуз, зүрхний анс, кардиак анс, мөн хүүхдийн зүрхний хаалгааны дараах сэхэн амьдруулалт гэсэн ийм олон чиглэл салбарлан хөгжиж байна. Тэгээ өнөөдрийн энэ түвшнийг цаашдаа манай залуучууд маш их хөгжүүлж дэлхийн түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд бол ер нь бол мэдээгүйжүүлгийн тал дээр бусад мэс засал, бусад мэдээгүйжүүлгээс ер нь зүрхний нээлттэй мэдцэл нь илүү хурд шаардсан, илүү цэвэр орчин шаардсан, илүү онол мэдлэг шаардсан маш их өгөөжтэй сайхан сургалт боллоо. За тэгээд энд хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Миний хувьд ч гэсэн маш их сэтгэл өндөр байна. 5 хоногийн хугацаанд орсон хаалгаанууд маань маш их сургамжтай, тэгээд багаж тоног төхөөрөмж асуудалгүй, залуу сувлагч нартайгаа, эмч нартайгаа маш сайхан хаалгаа болж, маш сайхан гар нийлж ажиллаа. (2026) оны 4 сарын 19-наас эхлэн их мөдтээр хүүхдийн зүрхний нээлттэй мэдцэлийн хагалгаа амжилттай эхлээд Люксембургийн багийн 3 дугаар эмнэлгийн багийнхантай хамтран ажилласан сэтгэл маш их өндөр байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр зүрхний нээлттэй мэдцэлийг хамтдаа багаараа эхлүүлж хамтран ажиллаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Та бүхэнд цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. As I told you, I went for the very first time in October. Би 2009 оны 10 сард Монголд ирж байлаа. Тухайн үед хэрэг өвчин төрөлхийн зүрхний гажигын эмгэгүүд залуусын дунд түгээмэл байсан. Эдгээр эмгэгүүд дэлхийд дахинд нэлээд зөнхлөн тохиолддог төрөлхийн гажууд юм. 2000-ад оны ихээр онцлогоо шинжилгээ тийм ч сайн байгаагүй учраас төрөлхийн зүрхний гажигтай төрсэн хүүхдүүдэд хэдий хожуу хэрхэн эмчилгээ үйлчилгээ үзүүлж болох вэ гэдэг асуудал яригдж байсан. За шаасны нэрэмжит эмнэлэг насан туршидад хагалгаа хийдэг байсан. Гэсэн хэдий ч төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээг сайжруулахаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баг үнэхээр хичээн ажиллаж байгааг харах онцгой сэтгэл төрж байна. За хагалгааны эмч нар, мэдээгүйжүүлгийн баг, сувилагчид гээд бүгд нэг сэтгэл зүтгэлээр ажиллаж байна. Тухайн үед шаасны нэрэмжит эмнэлгийн 3 удирдлагатай дараалан уулзаж байхад бүгд л эмчилгээ үйлчилгээг сайжруулахад хэрхэн дэмжиж туслаж болох вэ гэдгийг хэлж байсан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага хамт олонч мөн ялгаагүй 2 сэтгэлээр зүтгэж байгааг харах таатай байна.
We operated in total 9 babies. Манай хоёр орны эмч нар хамтран төрөлхийн гажигтай 9 хүүхдэд харгалгаа хийлээ. Эмч, эмнэлгийн ажилчид болоод эмнэлгийн удирдлагуудтай маш сайн хамтран ажиллаж чадлаа гэж бодож байна. Монгол эмч совилогчид асар их туршлагатай бөгөөд хагалгааг маш өндөр түвшинд гүйцэтгэж байгааг онцлох хэрэгтэй. Мөн түнчлэн манай багийн ажиллаж буй хоёр монгол эмнэлэг хоорондоо маш сайн хамтран ажилласан. Хагалгааны бэлтгэл ажил маш сайн хангагдсан байсан учраас хагалгааны явцад ямар нэгэн хүндрэл гарсангүй. Хагалгааны тоног төхөөрөмж шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг ямбайлан бэлтгэсэн эмнэлгийн ажилчдаа талархлаа илэрхийлмээр байна. Бидний хамтран хийсэн энэхүү хагалгаа төрөлхийн гажигтай хүүхдүүдэд төрсөн цагаасаа эх орондоо эмчлүүлэх чанартай сайн эмчилгээ үйлчлэг авах эхний алхам боллоо. Эхнээсээ эрдэмтний үндэсний төв бол анх 1958 онд актив шагдрасар багш артерийн бөтөргө торгийг ооч зүрхний мэссалтууд эхнээсээ үндэсний төвөөс эхлэлтэй гэдэг тод гэрчийг дурдмаар байна. Ингээд 70 жилийн тохиолдуулан эхнээсээ үндэсний төвийн нийт ажилтнууд мэссалтан цаашдын ажилтны амжилт сайн сайхныг хүсье өрөөе. Жилдээ бол 500 орчим зүрхний нээлттэй эмч гарч байгаа. Түүний 200 орчим нь бол хүүхэд. Түүний маань 70-аас 80% нь бол 0-оос 5 насны хүүхдүүд байгаа. Ингээд энэ тусламж үйлчилгээ маань зөвхөн манай эмнэлэг дээр төвлөрч үзүүлдэг байсан бол цаашдаа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр энэ тусламж үйлчилгээ нутагшаад өргөжин тэлээд ингээд үзүүлэх боломж болцоо бүрдэж байгаа нь бол маш их талархууштай зүйл. Бид бүхний зүгээс бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхаа баг хамт олонтой хамтраад энэ тусламж үйлчилгээг нутагшлан хамтраад ажиллаад удирдлага арга зүйн зөвлөгөө өгөөд ингээд хамтарч ажиллах болсон байгаа. За Монгол улсад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн эхний 3 шалтгаанд бол төрөлхийн хөгжлийн гажиг ордог. За төрөлхийн хөгжлийн гажиг дотроо бол зүрх судас холбогч эдийн эмгэггүй төрөлхийн гажигуд бол хэлбэр тохиолддог байна. За үүний шийдэхийн тулд бол шалтгараасан бид нэр тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Эхлээд бид нар бол их ургийн анагаах ухааны багийг байгуулж энэ багаар жирэмсний ургийн үед нь онцлогын эмчилгээг сайжруулах, ялангуяа энэ төрөлхийн хөгжлийн гажиг, тэр дундаа зүрхний хөгжлийн гажиг ураг багт нь онцлох ийм арга хэмжээг бол авсан. За үүний дараа бол бид нэр төрснийхэн дараа пульс оксиметрийн аргаар зүрхний гажгийг онцлох яра скрининг шинжилгээг бол нэвтрүүлж эхэлсэн байна. Үүний дараагийн шатанд бол бид нэр зүрхний нээлттэй мэс заслыг хийх зорилгоор Люксембургийн төслийг анх хэрэгжүүлж эхэлсэн. За бид одоогийн байдлаар бол зүрхний нээлттэй мэс засал буюу байпас машиныг ашигласан 10 мэс заслыг бол амжилттай хийгээд байна. За үүний дараа бид 2024 онд бол эрүүл мэндийн яамны дэргэд бол хүүхэд нэрийн зүрхний мэс заслыг хөгжүүлэх, мэс заслын тусламжийг сайжруулахын үндэсний багийг бол байгуулсан. Энэ бүх үйл ажиллагаанд манай улсын 3 дугаар төв эмнэлэг бол хамтран ажилласан байдаг. Шинэ технологиг хөгжүүлснээр бид төвлөрлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг бууруулах, шинэ технологиг Монгол улсын эрүүл мэндийн систем нутагшуулах ийм амжилттай байна. За нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан Люксембургийн их гүнт улсын санхүүжилтээр энэхүү зүрхний нээлттэй мэс заслын өрөөг хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр байгуулсан юм аа. За энэ ажилд бол нийтдээ 2 сая гаруй ам долларыг зарцуулаад байна. За үүнд бол мэс заслын өрөөг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, эмч нарыг гадаадд болон Люксембург, Франц, Солонгос улсаас эмч нарыг авчирч сурахад нь дэмжлэг үзүүлээд явж байна. Эхний хагалгаанууд маш амжилттай ярдж хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэдгийг дуусгаад маш таатай байна. За тэгээд энэ ялбамд хүүхдийн мэс заслын 70 жилийн ойн баярын мэндийг хамт олонд нь хүргье.